Сайн байцгаана уу? Та бүхэндээ урьдчилгаа төлбөрийн хэмжлэх үүсгүй болж байгаатай холбоотойгоор 5 дугаар сарын хэмжлэгийг хэрхэн тооцож үүсгэх, мөн сурагчдын илүү дутуу төлөлтийг 5 болон 6 дугаар сараас хэрхэн судалж байгаа видео заавар хичээл хүргүүлж байна. Юун төрөнд нэгтлэнгууд маань төлбөрийн мэдээлэл нэхэмжлэл үүсгэх талбар руугаа орно. Эхэлж үүсгэж байгаа нэхэмжлэх маань автоматар 5 дугаар сар гэж харагдана. Үүн дээр нэгтлэнгуудын хамгийн сайн анхаарах зүйл нь хуудаслалтын тоо. Хамгийн ихний хуудас маань 250 хүүхдээр зааглагдаж харагддаг. Хэрвээ та нэхэмжлэх үүсгэхдээ бүх хүүхдүүдийг чеклэх юм бол эхний 250 хүүхдийг чеклэж байгаа гэдгийг сайдаар анхаарна. Инглиэр цэцэрлэгийнхаа нийт хүүхдийг багтаахаар хэмжээний хуудаслалтынхаа тоог ихээр авах боломжтой. Хуудаслалтын тоог ихээр авсны дараагаар нэхэмжлэх үүсгэхэд ямар нөхцөл тооцож байгаа өгөгдлүүдийг сайдаар анхаарна. Үүн дээр өмнөх оны илүү гэдэг нь 2024-өөс 2025 оны хичээлийн жилийн илүү төлөлт 12 сарын урьдчилгаа ажлын оног 22,000 байх ёстой учраас өмнөх оны илүүдээр үлдсэн мөнгийг урьдчилан хэмжилсэн байгаа. За түүн дээр 12 дугаар сарын эрт 5 дугаар сарын урьдчилгаа болон 5 дугаар сарын урьдчилгааг төлсөн хэсэг байдал нь харагдана. Үүнээс өмнөх сарын эрт гэдэг нь 2026 оны 4-р сарын эрт ингээд сурагчдын урьдчилгаа болон төлсөн нийт илүү төлөлтнөөс 4-р сарын эртийг хасч 2026 оны 5-р сарын нэхэмжлэх үүсэж байгаа. Нийт илүү төлөлтөөс эртийг хасаад үлдсэн илүү төлөлтийн маань үлдэгдлүүд арын шаргал өнгөтэй багнанд харагдана. Төлөв бүрт хүүхдийн ямар төлөвтэй байгаа, төр хариуцж байгаа, эсвэл үндсэн эрснээ суудгсан гэсэн утгуудыг бичсэн учраас эдгээр утгуудыг шалгаж 2026 оны 5 сарынхаа нэхэмжлэгийг үүсгэнэ. Ингээд дараагийн хичээлийн жилүүдэд урьдчилгаа төлбөрийн нэхэмжлэх гэж үүсгүй болж байгаа учраас хүүхдүүдийн өгсөн 5 дугаар сарын урьдчилгаа төлбөрийг 4 болон 5 дугаар сарынхаа нэрснээс суудхан тэглэнэ. Нэхэмжлэхийг нийт хүүхдээр болон нэг хүүхдээр үүсгэх боломжтой. Би жишээ болгоод хамгийн ихний авирцэд хүрэл хүүхдийн нэхэмжлэхийг үүсгэе. Үүссэн нэхэмжлэх маань нэхэмжлэл үүсгэх талбараас арилж төлбөрийн мэдээлэлцсний нэхэмжлэгийн жагсаалт хэсэг рүү очино. Нэхэмжлэгийн жагсаалт хэсэг дээр авирцэд хүрэл хүүгийн түүх харах товчон дээр дарахад хуулганы маань загвар өөрчлөгдсөн байгаа. Өмнө нь бид урьдчилгаа төлбөрийн нэхэмжлэхийг нэг загварт хардаг байсан бол урьдчилгаа төлбөрийн нэхэмжлэхийг одоо тусад нь дээд хэсэгт гаргаж өгсөн. Ингээд 12 дугаар сарын урьдчилгаа болон 5 дугаар сарын урьдчилгааг хэдэн төгрөгөөр нэхэмжилсэн болон төлсөн дүнгууд нь төлсөн огноотойгоо харагдана. Үүний доор эрсдийн дагуух төлбөрийн нэхэмжлэхийн хүснэгт харагдана. Ингээд нийтдээ 5 дугаар сард нэхэмжлэх хэрхэн үүсэж байгаа. Тухайн хүүхдэд эцсийн урьдчилгааны илүү үлдэгдэл хэд байгаа мөнгөн дүнгуудыг хулганаасаа харах боломжтой. Нийт хүүхдийн илүү болон дутуу төлөлтийг харахдаа төлбөрийн мэдээлэл нэхэмжлэхийн жагсаалт цэснийхаа илүү дутуу төлөлт гэдэг цэс рүү орно. Уг цэснээс та хүүхдүүдийн 5 дугаар сарын урьдчилгааг хэрхэн 5 болон 6 дугаар саруудад суудхан үүсгэж байгаа нийт үлдэгдлийг харах боломжтой. Үүн дээр өмнөх оны илүү мөн 4-р сарын эрт урьдчилгаа 5 дугаар сарын байдлаар төлсөн эсэх нийт илүү төлөлт болон тухайн сард нэхэмжилсэн мөнгөн дүн эцсийн үлдэгдлүүдийг нийт хүүхдүүдээр нь харах боломжтой. Тэгэхээр дараагийн хичээлийн жилүүдэд 9 болон 1-р сард урьдчилгаа төлбөрийн нэхэмжлэх гэж үүсгүйгээр тухайн сарын нэхэмжлэх өмнөх сарынхаа эрсцийн гүйцэтгэлээр сар тус бүр дээрээ үүсдэг болох нэ. Анхаарал тавьсанд баярлалаа.